Монгол улсын төрийн сойрхолт соёлын гавьяат зүтгэлтэн доржийн гармаа. Өвөөгийн намар тууж. Төгсгөл хэсэг. Тэгээд эцсийн эцэс даяур ач хүүгэн дийлж байгаа биш. Харин өдөр өдрөөр дийлэгдэж байгаа шиг санагдаад явчихлаа. Гэвч болох ёстой юмнаас зайлахын арга байхгүйг өвгөн сайн мэднэ. Нээрэл цаг болсон хэрэг биз. Амьдрал гэдэг ямагт хуучнаа халж шинэ байран эзлэхийг хэлдэг хэрэг биз. Бурхныг хэлэгнүүлэв гэж ач хүүд нь муу юм болоо зай хэмээн аюур хэдэн шүн маань шүү. Гэвч юу ч болсонгүй. Харин нэгэнтээ гадуур яваад ирэхт нь хүү муу орыг нь буулгачаад авсаар эвтэйхэн болгон засаж нүүрэн талд нэг охинтой хээ тавьж байлаа. Тэр бол яах харахгүй мөнөөх найран дээр байсан хүүхэн мөн. Сүрхий уртай хүүхэд юм. Нарийнхан цагаан хуруугаараа хээ зурх нь адтай гэж яана. Энэ удаад бол харин өвгөн яасан чгүй. Сэтгэлд нь гомдол гутралж болсонгүй. Нэг их баярлаж хөөрсөн чгүй. Ингээд будг нь хатаг. Өө миний орон дээр унтаарай. Маргааш хатгаар нь оруулж засаж өгье. Авдраа харин нэг будах юм байна. Сүүлд чийл ирж янзалжайл. Хуучин хээгийн тодруулал боллоо гэж хөөний юу ч болоогүй мэдээ тайван хэлв. Тгий гээд бүсгүй гараад явчихв. Асар том нар. Дэлхийн ертөнцийн ийм том нар байдаг билүү гэж аюур бодно. Зум болж эргэн тойрон алаг цэцгээр дүүрэн байна. Гэнт тэрхүү асар том наран зүгт хоёр залуу хүн хөтлөлцөн гүйх шиг болов. Өвгөн нарнаас гэлбэж нүдээ нийлхэн байж харлаа. Ач хүү нь будагч охинтой хөтлөлцөн нарны өдөөс гүйж байна. Нар нүүрэн дээр нь туссан юм шиг ямагт инээмсэглэж явдаг тэр охин туйлын жаргалтай хүний дуугаар инээж байв. Аюур залуу занд нь насаан санаж байгаль ертөнцийн жам ёсоор ирдэг насны зуныг сэтгэлдээ төсөөлөн өр удмаан ийхүү жаргалтай байхад өөрийгөө азтай буурал гэж тооцсон мишэв. Ямар ч сайхан нарав. Ямар ч өгөөмөр зумб. Өвгөн ногоон дээр нуруугаа ээж хэвтэн. Зуны нар элчин харьсан биеийг дулаацуулан духны хөлс дааварлаж эйх хамгалангийн сайхан байдалд өвгөн автаад зөөрөмглөх бололтой. Аюур хэр их унтснаа мэдсэнгүй. Хэдийн цонхоор гэрэл орж гадаас цас шажигнан хүмүүс явж хаа нэгтээ төмөр хангинуулан юм балбах дуултна. Аж хүү нь яваад өгчээ. Халуун савтай цай аягны хамт орны урдах мухар сандал дайр байлаа. Би чинь нэлэх хүүхэд унтаж орхисон байх нь. Тэр том нар 100 гэдэг чинь одоо зүүд маань байх нь гэж өвгөн ажлаас хожимдсан юм шиг хайн бодов. Тэгээд өндих гисэн авч айхтар хүнд чулуу цээжийг нь дарсан адил босож болсонгүй. Орноосоо гараараа түшиж арайхийн өндилөө. Би хүнд гэдэг жигтэйхэн. Сүүлийн хэдэн шүн аюур баг унтсангүй. Яаж хийгээд хүүг унтуулчаад өөрөө босож өнөөх юман оролдож гарна. Өдөр бас ялгаагүй. Цог бадрахыг хаалгаар гарвуугүй л барьж авна. Чулуу шиг хатуу цаг модны үндэс гарын дор тийм ч амар орсонгүй. Удаан шагаахлаар нүдний нухархаагаар өвдөж гарын заримдаа аяндаа багж аалдна. Гэвч өвгөн ажлаан зогсоосонгүй. Хийх л ёстой юма түргэн дуусгах гэж яарчээ. Нойр хоолон хасах түнд юу ч биш байв. Ер нь энэ хүмүүсийн өмнө 8 үе дамжсан дархан гэдгээл үзүүлэх хэрэгтэй байжээ. Хийж буй зүйлээ дуусгана гэдэг бол хооч үеийнхнийхээ өмнө үе удмынхаа нэрийг бүтэн авч гарна гэсэн хэрэгээ гэж өвгөн бодож байлаа. Тэгтэл би нэг үүсгэн байжээ. 74 хүрсэн хүний хийж чадах ажлуудаа тамина. Гэвч аюур багжаан хураах эрэхгүй. Авдраас далдын далд олон давхар цаасанд боосон нийгэм гаргаж ирв. Ганц эмэг хүрэхтэй үгүйтэй мөнгө, өчүүхэн жаахан алт, хідэн оюун номин, эрт хизээч билээ хөөр гиснээс үлдсэн жаахан чүнчиг норов. Тэр цаасанд болттой байлаа. Өвгөн цайгаа унгаа нүдний шилийг хийж тэдгээрийг нэг бүрчлэн сайтар үзэж авав.
Алтыг түрхэс болгоно. Чулуунуудыг нь шигтгээд хэрэглэнэ. Энэ мөнгө харин хүрээ хийж хүрхүү. Гэвчлэн амандаан өглөнө. Өвгөн нар туссан цонхны тушаа сууж ажилдаан оров. Өвлийн нар илч муутайч гэсэн өвгний нуруунд жин тавьсан мэт бүлээд сүүлж байлаа. Хатуу модыг ухан гарынхан эвэр ургасан хуруунуудаараа багжаан чан гатгаж өвгөн ажилсаар л байв. Оройн цог бадрах өвөөгөн хуралд дагууллаа. Хүү минь би ч одоо болох уу да гэсэн боловч цог бадрах дүнгийн хуралтай юм аа. Та очлгүй болохгүй гэжээ. Хэдийгээр би муу байсан боловч өвгөн ач хүүгэн даган гарлаа. Ажилчны улаан болонд хүн олонтой байв. Энд тэндгүй хадсан лоозон, туг далбаа ямар нэгэн их баярыг элтгэх мэт. Хурал эхлэв. Дарга нь үг хэлж өөр нэг ажлын хүн дүн танилцуулж уралдаанд шалгарагчдыг байр эзлүүлэн тэргүүний хүмүүсийн нэрийг сонсголоо. Тэдгээр нэрсийн дотор цог бадрахын нэр гарахад өвгөн ач хүүрээгүй өөрийн ирэхгүй харав. Цог бадрах өмнөөс нь нэмсэглэж байлаа. Аюурын сэтгэлийн дотор шөнийн зүүдэлсэн нарны туяа орсон адил царай нь гийжээ. Өтөл насны ядаргаа биенээс холдож хүн зон олноорон суугаад энэ танхимд бөхчөм халуун чим шиг санагдаад ямагт мөлөөхөн сэрүүн байдаг нуруунд дулаацсан тэнийг шиг болов. Шагнал эхэллээ. Цог бадрахын нэр дунд хэр гарч ач хүү нь өвлийн өвгнөөс бэлэг авах хүүхэд шиг год үсрэн тайз руу очив. Тэгээд дээрэн асар том үйлдвэр зөөрлөшгүй сайхан барилгын зураг бүхий баярын бичиг бариад энэ яваа насныхаа хэргийг хийсэн мэт баяртайгаар эргэж ирлээ. Хуучин судалтаан сууж баярын бичгийн өөдөө бариулав. Аюур нүдээ сүмэлгэн зургийг харна. Алтан үсгийн үнэмлэх, ийм үнэмлэхтэй хүн гавьяатны зэрэгт тооцогддог гэж аюур баясан бодов. Нөгөөд гэвэл энэ үнэмлэх хүүг нь ажилчин болов. Одоо газардахгүй бөгөөд бусад олны нэгэн адил ажил дээрээ тэнцвэрэн олж хөлөө баттай гიშгснийг гэрчлэх зүйл биш гэж юу? Алтан үсгийн үнэмлэх. Өвгний л мэдхийн ийм үнэмлэхийг хүн бүр өөртөлөхгүй. Урд малаа өсгсөн юм уу? Бронтод сайн морин өгсөн шилдэг хүндэл үүнийг өгдөг байсан. Аюурт харин ийм үнэмлэх байхгүй. Одоо бодоход аюур хүний хувьд юм хийж айл-айлд туслан явснаас биш улсад гэж юм хийсэнгүй юм уу да. Гэвч аюур гомдохгүй. Түүний төлөө ач хүн ажил хийж нэрэн гаргаж шагнал ав. Юутай сайхан хэрэг вэ? Өдөлсөн өвөд нь үүнээс илүү баяр хаана байх вэ? Би түргэлээ. Хүүд минь бас шагналч болог хийж байгаа юм аа л түргэн дуусгая гэж аюур яаран бодлоо. Маргааш нь аюурын бие хөнгөн байв. Хүүгэн явуулчаад суудгаараа сууж өнөөх эцэс төгсгөлгүй ажиллан эхэлсэн адлаан гинт юмаан орхиж хувцаан өмсөж гарав. Тэгээд барилгын зүг явлаа. Өвлийн өдөр жавартайж салхигүй тогтуухан байлаа. Үүл бүргсэн тэнгэр юуг ч юм хүлээх мэт бөгөөд өнөөш нь юм уу маргаас цас орхон дээ гэж өвгөн бодож яв. Өчигдрөөс хойш санаанд нь ийм юм байн орж ирсээр байлаа. Тэгхийн хамт бас өдий олон хоног болоход ач хүүгийнхаа бахархан ярих дуртай тэр ажлыг үтсэнгүй гэж бодогдох бөгөөд ач хүн чухам юу хийдэг, ямар багаж барьж яаж ажилдгийг хармаар санагдаад болдоггүй. Одоо бол аюур чухам түүнийг үзэх гэж л яарчээ. Барилга дээр хүрээд ирэв. Ажил эд оволцож энд тэндгүй шавар шохоо өмнөртөн өргөх цамхах чөлөө завгүй тоосго зоон байна. Та юу гэж яваа юм? Хүүтэйгээ уулзах гэсэн юм. Ач хүүтэйгээ гэж өмнө зогссон ажлын хувцастай хүнд аюур хэлв. Танай хүү хэн гэдэг юм? Цог бадрах уу? Би дуудаад өгье гэж ухсхив. Өөгүй хүү минь дуудаад юу хийх вэ? Би зүгээр л ажлыг нь харах гэсэн юм. Яаж ажилдгийг нь? Барилга руу ч удаа хамаагүй оруулдаггүй юм шүү дээ өвгөнгөө гэж өнөө хүн энэ тэнэгэлцснэ. За дагаад яв. Харин мэдээтэй яваарай гэв. Аюур өксүр банзан шатаар өнөө хүнийг дагаж дээд давхарт гарлаа. Цахилгаан гагнуурын гэрлэг гэрэлцэн тэртээ дор банз мод балбах сонсогдож цонхны хүрээг хийж буй ажилчны малгай нэг гэл алзан.
Эргэн тойрон барьсан сараалж шивэн дундуур хүмүүс гүйлдэх бөгөөд алхны дуу, хайрах шорооны дуу хоршин хоршин сонсогдно. Тэгтэл дагуулж явсан хүн зог тусан өвгөн түүнийг мөрөгчих шахтал та энд битгий удаарай. Цог бадрахад саад хийх хэрэггүй шүү гэж шивнэх шахам хэлээд тэр хүн зурж ав. Хаана байна өнөө хүн маань? Хоёр алхмын цаана дутуу өргөцсөн ханан дээр 3 ажилчин зэрэгсэн ажиллаж байлаа. Хажууд нь цагаан улаан тоосог хураалттай шавар зуурмаг бэлэн байна. Нийвийг гартаан барьж үе үе алхаараа цохон урт доосроор дүүжилсэн булан хэмжигчээр шалган цог бадрах баяртай бөгөөд тунж анхааралтайгаар ажиллаа хийж байв. Ажлаас өөр юу ч анхаарахгүй. Хорвоо ертөнцийн зөвхөн энэ барилга өндөрсөн буй урлагийн ханнаас өөрийг үзэхгүй байгаа мэт ажилдаа баярлаж бахтан дадмаг шалмаг гарын хөдөлгөөн бүрээр ханыг өндөрлөж байгаа нь энэ хүн ач хүн мөн үү дээ гэж аюур гайхахад хүрв. Тоосог авч алхаараа цохон нийвигэрэн шаварш нээлж ховл гаргахчаар зөөлхөн гүйлгэхэд нь хан эгц тэгш болох бөгөөд чухам гарын дор байгаа нийви ойл мэт нэг тал нь нэртэй алах өнцөг хэмжигч ховл гаргагч бүгд л ач хүүгийн гараар амарун хөдөлж байх шиг санагдана. Сайн дарахны гарал ингэж хөдөлдөг билээ. Жинхэнэ мужаан л ингэж ажлаас бусдыг анхаархан байж хорвоогийн зовлон жаргалыг агшнаа мартдаг билээ. Тэгэхээр хүүн бас ажилдаа ухаан алддаг байх нэ. Хүүд нь үе дамжсан дархан шиг энэ багаж их зэвсгээрэн ажлаараа бахархах сэтгэл байдаг нь аргагүй юм шүү. Гинт цог бадрах өвөөгөн хараад орхив. Хөвөө, та чинь юу хийж яваа юм бэ? Өвөө инээмсэглэн харахад нүдэнд нь нулимс мэлтэгнэн байв. Зүгээр хүү минь. Ажлаа хий. Өвөө нь ажлыг чинь үз юу л гэсэн юм. Харъя гэсэн юм. Ач хүүгийнхаа духан дээр унсаж аюур буцан гэлтрв. Өвөөгөө барилгаас гаргаж өгөх гэж цог бадрах хойноос нь даглаа. Майда хүү минь. Үүнийг ав. Өвөө нь чамд өгнө гэж хийсэн юм. Чадал доройтож нүд юм үзэхэ байжээ хүү минь. Гэсэн чи өвөө нь сүүлийн хэд хоног тууж хэвтрийн өвчтэй байлаа. Юу болсныг мэдэхгүй. Ийхүү нэм гарагт ач хүүгэн шүл цайхийн дэрэгдэн нас суухад аюур цаасанд нэм байлан боосон нэг зүйл өгөв. Цог бадрах гайхсхийн авлаа. Тэр нь загийн үндсээр хийсэн нүд алтам сайхан сийлбэр байв. Модны тос гэлэлтсэн сийлбэр зөвхөн сая дөнгөж гараас гарсан шинээрэн барахгүй. Эзний хичнээн имрэж хийсний тэмдэг болон зураас хээ болгоно нь утга учир хадгалж үнэхээр л ураан гаргасны шинж бүрдэжээ. Наран ургах зүг давхиж яваа морьтой хүн. Алсын алст уулас цэнхэрлэж наагур нь хагалсан атар газрын шан зурайн. Уулын цаанаас үйлдвэрийн сүртэй яндан цохойж нарны цаахан байхтар үйлдвэрээс гарах утаа уняар уулын дээгүр аажим хүн. Хаглагдсан газрын тэртээ мал сүрэг бэлчиж айлууд хөндөй талаар таран буужээ. Загийн үнцийг өнгөлөн эртний урлагийн аргаар хийсэн энэ бүхнийг тойроод 8 тахил уржээ. Бэлэгдлийн 8 тахилыг 8 мэрэгжлийн хүн гартаа барьсан байх бөгөөд харваас хэн болох нь тодорхой аж. Эхэнд нь хуучин монголоор Ленин гэж бичээстэй номтой багш хүн эрдмийг дэлгэрүүлэхийн ерөөл орших хорл барьжээ. Дараа нь ажилчин дийлдэшгүй хүчин чадлын бэлэг тэмдэг зэндмэн түшиж Орос Монгол хоёр нөхөр өлзий утасны хоёр үзүүрээс барьж соёл түгээхийн утга орших шиг дунг хуурч нөхөр үлээж шилбүр барьсан малчин амьдрал бадамлын ухаадал дэлгэрч явааг дүрсэлжээ. Өглгөө мөнхийн аршаантай бомб барьсан эмч хүн бас сонор сургагийн бэлэгдэл болсон алтан загс өргөмжилсэн цэрэг хүн эцэст нь орон байр өнөр өтгөн байхыг бэлэгдэл шүхэр бүтээсэн барилгачин хүнийг өөр өөрийн өнгө бодог хувцас хунартайгаар дүрсэлжээ. 8 тахил 9 эрдэнийн гэрлэр гэлэлцэн байлаа. Ийхүү сэлбэр бүхэндээ ардын жаргал далай болсон их орон түүнийг хөгжүүлэн цэцэглүүлж буй 8 тахил мэт олон мэрэгжлийн ажилчин малчин сэхэтнийг тунч уран гой үнэхээр бишрэм сайхнаар дүрсэлсэн байлаа. Цог бадрах цочих шиг боллоо. Түүнд цохуйлган ярьж байсан бүхэн одоо санаанд орж
Энэ сэлбэр өвөөгийн олон үеийн эрдэм ухаан уран гарын нэг ёсны баталгаа болохыг ойлголоо. Өвөө минь. Аюур хүнд өвчнийг үл хайхран туйлын ядруу боловч ёжтой харцаар жаал хүг ширтэн инэв хийлнэ. Өвөө минь уучлал. Би таныг ийм уран гартай хүн гэж мэдэхгүй өдий хүрчээ гэж цог бадраха доош бүхийн шивнэх мэт хэллээ. Уучлах юм байхгүй хүү минь. Мэдэж авсан л боллоо. Эцэг өвөгд чинь гарын ууртай хүмүүс байсан юм. Чи тэднэр бахархах ёстой гэж өвөө харцаараа ахин ухааруулж хэлэх шиг боллоо. Өвөө минь надад зааж сургаж аль. Би тэр эрдэм ухааныг чинь сурыг. Багжийг чинь гартаан барьж 7 үеийнхээ нэр төрийг өндөрт өргөе гэж цог бадрах хэлв. Заанаа хүү минь заана. Хүлээж л бай. Алив тэр авдар уудал гэж аюур хэлв. Цог бадраха догдолж хөөрсөндөө гарн чичрэн өнөөх багжуудыг гаргаж ирлээ. Наадуула цөмийг ав хүү минь. Гагцхүү энэ багаж амьдрах л ёстой шүү гэж аюур их юм болох мэт хэлж ухаарч ойлгосонд чинь өвөө баяртай л явна. Одоо надад сэтгэл хорогдох юм байхгүй гэв. Явлаа. Хаашаа? Өвөөгийн хөсөг иржээ хүү минь. Нүүдэл хэцүү байдаг юм. Гэвч хүн нүүхэл ёстой. Нүүхээс өмнө харин би чамд хэлэх юм би. Энэ багажнууд авдарт зэвэрч хэвтэх ёсгүй. Лиала гэж тэ. Урдын муухаг цагт тэгээгүй байж. Энэ сайхан цагт зэврэх гэж үү? Цог бадрах өөрийн ирэхгүй гарч ирсэн нулимсан арчив. Өвөө нь хөвтөд олон хонж байлаа. Тэр нэгэн өдөр ач хүүгийн ажлын газар очиод буцаж явах таан гудамжинд яахан алдтлан уйлж орилсон жаахан охинтой дайралджээ. Хизээний өрөвч сэтгэлтэй учир охиныг аргадаж учрыг асууж гэр хороолод байдаг тэр охин үхрэн алдсан юм байжээ. Эцэг нь зодож өчигдөр хашаанаас гараад эргэж ирээгүй бируута үнэгийн заавал олж иргэжээ. Ийм зүйлд аюур туслах ёстой. Адуумал алга болоход туслах нь байтугай өөрийн малыг хайж явсан хүн танилынхаа сүргийг хол явахт нь ойртуулдаг заншилтай. Өвөө нь тэгээд жаал охинтой үхрэн ирэлж явжээ. Хоёул аймгийн төвөөс явган гарч ойр хавийн уул хадаар тэнжээ. Оройн тэнгэр муудаж үхрээж болохгүй өнөө хоёр арайч осгочхолгүй иржээ. Цог бадрах энэ хооронд өвөөгөн ирээд бас л бөөн эрэл болсон байлаа. Өвгний би тэр шөндөөн муудажээ. Тэгээд дахиж боссонгүй. Эмч дуудаж үзүүлэхэд түрэгний эмч эмнэлэг рүү авч явна гэсэн боловч өвгөн татгалзжээ. Гэтэл одоо нүүдэл суудлын тухай ярьж байдаг. Цог бадрахын дотор хүйт оргож сэтгэлд нь нэгэн гунигт санаа харавх шиг боллоо. Хөөрхий өвөө минь. Би таныг гомдоожээ. Би ер яасан хайхарамжгүй усан тэнэг амтан бэ гэж бодоход цог бадрах байхад суух газраа олохгүй байв. Өвөө минь, би таныг ойлгосонгүй. Танд ч гэсэн энэ хотын амьдрал шинэ үеийн биднийг ойлгоход хэцүү байжээ. Та бол хөдөөшгийн үнэхээр атар зилүүд хүн байж. Би хэдийн нас бага боловч хотын амьдрал дундсаж эрхвш амьдралын хар цагааныг ялгаж тэдний дотроос ялангуяа үл итгэхийн ухаанд арай л гүнзгий ороод алив зүйлд хайхрамжгүй хандаж сурсан байжээ. Тийм ч учраас таныхаа хөдөөний хүний занг дотроо шоолж 7 үеийн дархан гэдэг үеийг чихнийхэн хажуугаар өнгөрөөж. Гэтэл би энэ буруугаан засаж чадахгүй юм гэж үү? Алив нэгэн явдлаас өрсөж амжихгүй нь гэж үү? Өвөөг минь мөнхийн болох хичэд алах юм гэж үү? Цог бадрах аимшигтай энэ бодлосоо болон өөрийн ирэхгүй өвөөгийнхэн орыг дэрлэж уйлж онов. Өвөө нь тамир муутай гараан явуулж амьдралын хатуу ширүүн зам ёсны өмнө сөхөрж сөгдөн байгаа энэ залуу хүнийг өрөвдөх мэт толгойг нь зөөлхөн илв. Цас орсоор байв. Харанхуйлан буух өтгөн цас цонхны цаагуур эргэлдэн унана. Унаж буй цас өвгний тарих толгойд хорвоогийн гэрэл гэгээг улам дараад байх шиг аюурт санагдана. Аюур инхүү харанхуй бөхчим газраас гаргасан гэж бодлоо. Уужим цэлгэр хөндөй санаанд нь бүүр түр орж холын бороо тод сайн харагдах агаад аюур болон муу хөгшин хэрэн унаад
Аг тааны үнэр ханхалсан тэр хөндийд цээж дүүрэн амьсгалж явах шиг. Морин өвс хазалж өөрөн аюур ногоон дээр хэвтгэхэд газар дэлхий халуун бүлээнээр ууц нурууг нь жигнэх шиг. Ямар сайхан юм бэ. Зун нүдэнд нь тусаж, зуны өдрийн нар тэнгэрт хөөрч, уужим ногоон дэлхийн дайдад өнгөнгийн цэцэг найгах шиг. Газар ээж юутай халуун биетэй болсон билээ. Аюур газар хэвтэн нойр нь хурч ийм бодно. Үгүй тийм биш. Цас лавсан орсоор л байна. Аюурын ухаан орж гарч байна. Тууж орсоор байгаа энэ цас болоосэй. Өчүүхэн ч гэлээ симхий гарч аюурыг амрааж өгөөсэй. Аюур орон дээрээ хэвтэж байлаа. Цог бадрахаа өвөөгөн сахиж хажууд нь нөөх нэгэн нүдэнд дулаахан охин суужээ. Өвөө минь яаж вэ? Аюурын ам хөдлөхөөс цаашгүй. Цээж нь хэржигнэн тэнд чулуугаар чичлэг шиг хүчтэй хатгуулан өвдөн. Гэвч аюур тэсвэрлэж байлаа. Цасал авсан орсоор л байв. Хаалга зөөлхөн онгойж хэн нэгэн ороод ирэх бололтой. Тэр хүн улмын дээрэн гიშгэн зөөлхөн явж цог бадрахад ойртоод өвөө яаж вэ гэж асуух бололтой. Энэ дууг аюур танилаа. Давжидын дуу байв. Аюур нам гүм дуунд дуртай юм. Эргэн тойрон ялаач дуурахгүй анир тайван байвал аюур амрах юм. Бас аюур гэрэлгэгэнд дуртай юм. Энэ цас болоосэй. Өчүүхэн ч сэмхий гараасай. Аюур бүрдний зам дээр нутгийнхаа хідэн өвгөнтэй сууж байна. Цаадуул нь аюураар тоглоом тохуу хийн. Аюур хазаараа барьжээ. Чи хайчих нь? Нүүнэ. Хаашаа? Өвлжөөр үгээ нүүн. Хөсөг унаа авах уу? Хэрэггүй. Би ач хүүтэйгэн. Аюурын ухаан орон гарan байлаа. Эмч үзээд явав. Гайгүй байлгүй дээ хөөмн гэжээ. Эмч чухам ингэж хэлсэн боловч насны ядрал болсон өвгний бие энэ өвчнийг дийлэхгүй ч байж магадгүй гэж бодсноо хэлсэнгүй. Гэвч гинт цас зогсов. Үүл симхирч нарны бүдгхэн туяа тэмдэгэрч эхэллээ. Аюур өвгөн үүлний цаанаас тэмдэгрэх төдий тэр нарыг гарч ирнэ гэж хүлээлээ. Хаалга жаахан онгойж хідэн хүн ирэх бололтой. Өвөө яаж вэ? Гайгүй юу? Харж байна. Зөөлхөн шивнэлдэн ярих тэр дуунуудыг өвгөн таньж байлаа. Саахалтын дуу, хойд талын бүсгүй, бас баригадын даргын дуу байлаа. Түрүүхний зүүдэн аюур одоо санав. Нүүхэл хэрэгтэй болжээ гэсэн хачин үг ухаанд нь був. Ингэхэд би юугаан ач хүүдэн орхих билээ? Юугаан энэ хүмүүст орхих билээ гэж бодлоо. Эмэгний бурхан би. Түүгээр чид яах вүлээ? Энэ муу ор минь бас авдар. Тийм би багжаан хүүдэн орхисон. Хэрэглэх цаг ирнэ гайгүй. Хөө минь ухаан сууж. Ажлын багж гэдэг ямар үнэтэйг ойлгож буй. Одоо ингээд явхад сэтгэл хорогдох юу вүлээ? Хөө минь өсөж өндийн хүний зэрэгтэй болжээ. Хөө минь муу өвөөгийнхөө гар ухаан хоёрыг орлож газар дэлхий дээр орон гэр хүмүүст барьж явна. Надад хорогдох юм бий билүү? Дутуур гисэн ажил юу билээ? Цас ахаад орж эхлэв. Бас шуурч эхлэв бололтой. Нарны бүдэг гэрэлж алга боллоо. Цас улам өтгөрөн хаялж, цонхны цаагуур эргэлдэн унана. Аюурын ухаан санаач тэр эргэлдэн унах цасан ширхгийн хамт хийсэн замхрах шиг боллоо. Хөөмэн. Чи бид хоёр өвөөгөөс зөвхөн хэдэн багаж энэ сэлбэртэй л үлджээ. Уг зүйн эртхэн шиг л хүний ёсоор сэтгэлийг ойлгож уран гарын ухааныг өвлөж авах байсан юм. Тэгтэл би ч түүний юмыг төдийд бодсонгүй, чи ч ойлгосонгүй. Үгүй тийм биш. Энэ олон хүмүүсийг хар. Та ирээгүй ч гэсэн таны оронд надад тус болсон тэр олон хүн цөм өвөөгийн минь танил байсан юм. Тэд маань өвөөгийн занзаншлыг хүндэтгэн үзэж ойртон танилцсан хүмүүс шүү дээ. Өвөөд минь 7 үеийн дарахны уран гарын ухаанаас гадна хүн хүндээ туслах ёстой гэсэн сайхан заншил байсан юм. Өвөө тэр сайхан сэтгэлээ надад орхисон. Тэр олон танилуудаа надад орхисон гэж цог бодрах хэлв. Нэрэж тийм юм да. Бид эцэг өвдөөсөн сайхан сэтгэлээс нь өөр юу авч үлдэх юм блэ дээ гэж гунга бодлоо.
Тэгээвч сэтгэлийн нөхд үнэхээр л үе дамжсан эрдэм ухааныг нь авч үлдсэнгүй гих нэгэн харамсал төрөх бөгөөд яг энэ үед бид дэрэгдэн хэн байгааг мэддэггүй гол буруу нь байна. Өсөх наснаас дэрэгдэн байж илүү гэрт хөөрг хүлээлгэн төмөр давтаж байхыг нь олонтоо сонирхон харж хасаг тэрэг хийж хүүхнүүдэд суудан даруулга цохиж өгөхийг нь олонтоо үзэж байсан мөртлөө өөрөө ч хүүгээж түүнд нь сургахсан гэж бодоогүй л гол буруу нь байсан байна гэсэн бодол толгойд нь орж ирэв. Ийм явдал зөвхөн бидэнд тохиолдов. Өөр газар хэн нэгэнд бас үүнтэй төстэй юм болоогүй байгаа. Хэн нэг нь мөн ингэж ээж аавынхан жинхэнэ хүсэл сонирхол эрдэм чадлыг мэдэхгүй өнгөрөөд хожимдсон хойнон амаа барайгүй байгаа. Энэ асуултанд гунгаач, цог бадрахч юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа.